Одоо манайд боломжгүй юм ерөөсөө алга шүү дээ. Одоо энэ залууч урам хайрлаж өгдөг юм аа. Сонирхоод бас ашиг олгох бас боломжийн. Тэр улсуудаа Уг нь бол Монголд амьдрах боломж байна. Монголд амьдрах боломж байна шүү дээ. Өөрсдөө гараараа Монголд ч юм уу ямар нэгэн бизнес. Сайн байцгаана үзэгчтэй. Манай өнөөдрийн Монголд амьдарч болон нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань төмрөөр гагнуур хийж хайс хашаа болон ер нь төмрөөр гагнж хийж болох бүхэл зүйлийг хийдэг залуучууд оролцож байна. Тэгээд очиж уулзаж ярилцъя. Seems like every time I get the chance I lose my cool and I blow it and I get all tongue-tied, lost in your eyes. I'm a fool and I know it. I should have kissed you, I should have told you just how I feel. And next time I won't. За, нөгөө газараа яваад хүрээд ирлээ. Дарихд байдаг юм байна. Ажил хөдөлмөр хөтөлсөн сайхан газар байна. Дандаа залуучууд ажиллаж байна. За, сайн байцгаана уу? Сайн байна. Монголд амьдарч болно гэж шууд телевизийн нэвтрүүлгийн хамт олон явж байна. Тэгээд өнөөдөр та бүхнийг онцлон авч нэвтрүүлэгтээ оролцуулахаар ирлээ. За, тэгээ өөрийгөө танилцуулахгүй юу? Манай мөнхөрд нүгтэй. За, таныг ин гэдэг үү? Нямсар, чулууны нямсар. За, Наа Батүр, Баатал. Та энэ үйл ажиллагаагаа явуулаад ер нь хичнээн жил болж байна. 5 жил болж байна. Одоо 2000 онд дээ. Одоо чи 6 оноос л гэсэн. Төмөр эзэн. Гагнуур маань төмөр. За тэгээд мэдээж анхалж юмыг хэлж хийж хахад бол тийм амар байгааг бол ах тий. За яг анхалж хийж исэн тухайга ер нь та зээл авсан юм уу? Ер нь яаж эхэлж хийж исэн? Гэхдээ таньдаг төмрийн цахаас төмөр зээлж аваад эхэлчихсэн. Тэгээд таньдаг найз нараа унаа тэрийг гойгаад ингээд явуулсан. Одоо бас өөрийн гэсэн унаа тэрэгтэй болоод харин дээр. Ажил төрөлцөөр сайн болж. Ер нь захиалга энэ төр их байна уу? Их байна. Зуны өдөр хийдэг юм даа. Өвдөл тэгээд жаа. Ажил үзчихсэн. Өвөлдөө бол зогсчихдээ юм байна тий. Ер нь хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байна. За энэ талаа харагдж байгаагаар хайлс хашаа харагдаж байна. Ер нь төмрөөр бол бүх төрлийн юм хийн. Гарашаа алга, хашааны алга гэл бүрдээд. За тэгвэл ер нь яв штэ. Манай монголчууд ярьдаг штэ. Тэ ер нь юм эхлэхэд бол хэцүү байдгаа гэдэг. Одоо бол бас энэ чэнээс харж байхад бол нэлээд том сайхан байшинтай барилгатай болцсон байна. Тэгээд өөрөө чинь мэрэгжил ер нь юу юм? Гагнуурч. Хаана сургуулаад өгсөн вэ? Дархан төгс. За. Дархан чинь одоо айгүй том төмөрлөгийн газар байна шүү дээ тий. Дарханы тэмсэн төгссөн. За ахтаа хоёлаа жаахан танилцсанаа. За хинт юу хийдэг вэ? Өөрийгөө танилцуулаач. Гагнуурч гэдэг үү? Намайг чулуун нямсар гэдэг. Анх үе Уран Банчин гэж компанид 2000 онд орсон. Тийм. 2000 онд орж байгаа тэр 4-5 жил ажилласан. Тэгээд энэ хөл гараа уграад нэг гэр зур хэвчиж байгаа тэгээд устаа ингэж гэсэн тийм. Ганцаараа. Тэгээд энэ найз нартайгаа хамтраад төмрөөр ирэн тэгээд болохгүй хүртэл эхлэн тэ. Энэ төмрийн талын юм. Энэ харууд хамгаалтын одоо хашаас аравч гараж контейнерээ хаалга шин сэдвийн захиалгаар хийгээд тэрнийгээ суудаж хөргөж өгöd. За өөрийгөө танилцуулаач. Наа Батүр, Арнажин Батүр гэдэг. Тэгээд одоо энэ хотод орж ийл найзтайгаа цог энэ төмөр эзэхлээ гэл хийгч эхлэж байгаа гэдэг. Би бас гагнуурч мэрэгчлээ өөрөө. Тэгээд 10 жил гагнуурч. Өмнө нь бол сан техник хийдгээсэн. Айлуудаар явж, сан ман байгууллагуудаар явж. Тэгээд сүүлийн үед одоо энэ 4-5 жил яг энэ найзгаа эхэлснээс хойш цог явжлаа. Тэгэл ерөнхийдөө бол эхлээл төмөр эзэх ч бас хэцүү шүү дээ. Тэ.
Яг гоо хэцүү юм их тохиолдонд тэгэл хамгийн гол тэрийг давд туулаад те хүм болгоод ирж байна. Хий зүтгээл байвал болдог л байна тийм үст. Тэгэл нэг ингээл найстаа цог ингээл ажиллажлаа. Одоо манай ажил хамгийн гол нь удирдлагын чанартай байдаг. Аа. Тэгэл нэг 106 сард нь удирдлагын чанартай ажиллана. Үйл болохоор зогсчдаг. Бид нар нэгэл үйл болохоор яг нэг өөр нэг хап мап ч юм уу сайн газар хэрэгсэлээ. За. Яс зүгээр сууж авахгүй шүү дээ. Гой заримдаа өөрснөө жижиг тийгээр таксинд явдаг. Зуны өдрөлт бол угаасаа. Гагнуурын ажил бас амаргүй мэрэгчээс тий. Амаргүй ажил. Хор мортой. Нэгдүгээр тийм чи хүний бид айгүй хортой байдаг. Тэр утаа туяа маяг тий. Тэгэл хоёрдугаар тэгэл энэ чинь ачаал айгүй юм шүү дээ. Төмөр гэдэг чинь өөрөө юу вэ тий. Хүн металл зүйл үү. Тэр утгаараа хор мор тэр бодог шунхны үнэр танаар айгүй хортой шүү дээ. Гэтэ ажил гэсэн утгаараа бол сайхан. Тэгээд ер нь сардаа ичнэ төгрөгний орлоготой байна. Оо янз янз л та. Ер нь орж иж байгаа ажил шалтгаалаад ямар ч байсан нэг энэ сард нэг 3-аас 4 сая төгрөгийн орлого биш ажил хийлээ гэхэд тэрний нэг сая 500 болоо бид нар тэгээ орлого олж байгаа. Тэгээд тэрүүгээр чинь тогны мөнгө гэж өгнө. Энэ чинь аппаратууд айгүй өндөр тогоор ажилладаг. Тэгээ тогоор ажилладаг. Тэгээд дээрээс нь нөө ажилчид авч бид нар ажиллаж байгаа юм шүү дээ. Цалин майлаа хоол нэг зардал мардал аюу их авдаг. Тэгэл тухайн бас нэг хэдэн үйлдэлгүй байх тийм үү. Тийм хөл. Энэ хайс хашаа байна тий хайс хашаа. Тэгээд хайс хашаа цогны хаалт, гаражийн хаалга. Тэгэл нөгөө хамгаалтын нөгөө нэг юм өргөд хаалганы гадлаас харааж марааж юм. Тэгэл шатны нөгөө бариул бүгдийг л юм. Төмрөөр хийж болдог те бүх л зүйлийг хийдэг. За. Өдөртөө ер нь хичнээн метр хайс хашаа хийх хүчин чадалтай ажилддаг. Хоногт яг 24 цагаар манайх ажилддаг л дээ. За өглөөний нэг 7:30-аас эхлээд бид нэр ажилдаа гарч эхэлдэг. 7:30 минутаас гараад явлаа гэхэд орой нэг заримдаа нэг ажил багтаа үед бол 8-9-гээ буучна. Ажил ихтэй үед бол тэгээд 10, 11, 12 заримдаа мөн нэг ч гэж бодог. Яг тэр үед бол бид нэр нөгөө ажил ихтэй энэ лагерын нөгөө цуцлагын хашаа чинь нөгөө 300-400 м навчдаг. Тэгээд тэрийг нөгөө хугацаанд гаргаж өгөх нь бол хоногт нэг 200-аас 300 м квадрат хашаа хийн шүү. За. Ер нь танаа баг хамт олон ер нь хичнээн ажилчдтай ажиллаж байна. Тэгэл ажлаасаа шалтгаалаад зарим нэг ажилчид амарчин, зарим нэг нь болоод тэгэл бүр ажилчид хүрэхгүй үедээ бид нар 100 айлын нэг хөсний хүмүүсээ тэднээс хүртэл авч ажилладаг шүү дээ. Бодог шонх гэдэг нь. Юу вэ? Би чадныхан гэдэг. Би чадныхаас чинь 100000-аар бид нар ч одоо сүүлээд 20 мөр болчиход байгаа шүү дээ. Тий. Тэднээс ч ажилчтай авч ажилладаг. Ерөнхийдөө бол манай яг үндсэн ажилчдад 5-6 хүмүүс байдаг. Танаа энэ хаягн дээр ч вакуум цонх гэдэг байна тий. Вакуум цонх хийх үү? Хөөч манайхын чи вакуум цонх энэ талдаа ажилладаг байж байгаа. Тэгээ нөгөө манайх төмөр нөгөө их хэмжээгээр нөгөө оруулсан болохоор нөгөө вакуум цонхоо гаргаад төмөр хийцээ 2 гараж нэг болгоод төмөр хийцээ оруулсан. Одоо хаягаа бас өөрчилж чадаагүй бол зав гарахгүй байгаа чи. Чи маш завгүй ажиллацгаад юм байна тий. Айгүй их завгүй шүү дээ угаасаа. Тэгэл өглөө наатаа уралдаад орой харахгүй үдшийн бүр энергитэй орж байгаа юм угаасаа. Тэгэхээр чин зав угаасаа гарахгүй. Ах ер нь бол олон ажил хийсэн мэс. Ер нь удаа ажил хийсэн гудамд хүртэл бууд зараад ингээд гүйждээсэн. Тэгээд утгаас орж ирээд ажил төрөлгөө хүн авдаггүй ингээд бууд зарж гүйжиж байгаа. Сүйдээ нэг гуталч авахгүй таасан гуталцаасдаг болсон. Тэгээд тэгж байгаа дараа нэг гагнуур хийж гисэн нэг хэд нэг хуваараа нэг болсоо та. Тэгж хийж ягаад нэг 3-4 жил болоод 2000 оноос Урамбанчин гэдэг компани гагнуурч нарсан. Тэгээд 4 хоног хүртэл ажиллаад 4 оны онд ажиллаж ягаад нэг хөл гараа хавуулаад тэгээд гэр зур болоод тэгээд тэрнээс хойш өөрөө зүгээр хуваараа дангаараа ингэж найз нартайгаа хамтарч хийдэг гэсэн. Тэгээд би нэг 2 бандтай нэгдүгээр анги, 8 дугаар анги эхнэр хүүхэдтэйгаа ингээд эхнэр маань тэр бахын төгс ажилладаг.
Ер нь ажил нэг эрдэнтэн болж чаддгүй маа гэхэд хар ажлыг бол хинч хийж чаддаг. Эрүүл сарвал биетэй хүн бол хинж хийн. Бүр нэг вагоноос тоосгоо буудгаад ингээд ачаад өгч чаддгүй хүн Монгол хүн байхгүй шүү дээ. Танаа энэгээр ажил сургалсан хүн ирэх юм уу? Танад би нэг ажилчхаас нэг жоохоо ч гэсэн ажил өгдөг өчээ гэдэг төмөр зөөлцөх ч гэсэн ажил өгдөг өчээ гэдэг тэгсэн тэгж хандсан хүн байдгүй. Байна. Яг одоо хүмүүс ч бас сонирхолтой яг шин сэтгэлээс ажиллах хүн нэг угаасаа тэр нь мэдэгддэг. Нэг тиймэрхүү өнөө маргаашаа нэг арга зах гэсэн хүн бол бас өөр. Тэгээ яг үдэ нэг 2 3 хоног ажиллан за болж гин тэг ингээ ажилгаад ингээ ачаал дэгээд ингээ бид нар чинь бол одоо ажил багтаа үед бол өдөр нэг 12 цагт ирээд орой нэг 5 6-аас тарж мэднэ. Яг цаг бүртгүүлээд явах шүү дээ. Заримдаа ажил ихтэй үед бол өглөө зүгээр сэрээд энд ирээд орой нар жарга харахгүй уртлаа боломжгүй уртлаад ажиллана. Өдөрт нь хоолундаа ичээд ингээл. Тэгтээ зэрэг чинь тэрнээс бас шамтрах тал гарна шүү дээ. Сүүлийн үеийн залуучуудад одоо ахмад тастай хүний өвөр захихад одоо юуг эрхэмлэн захихаар танд санагдаж байдаг юм бэ? За ер нь миний бодлоор хүн ерөөсө чаддаг юм олон байдгүй шүү дээ. Цөөхөн бид нар нэг жоохон юм мэддэг. Жишээ нь гагнуурал мэддэг одоо. Би гагн чаднаа, би өр чаднаа гэж. Яг тэр чаддаг юм аа одоо төгс эзэмших хэрэгтэй. Өөр юм байна. Тэрийгээрээ чаддаг бол тэрнийг л төгс эзэмсэн. Одоо нэг гадаад дотоод соёл туусууч одоо тэр хятад мэсэлч одоо нэг ийм одоо дууны одоо зураг зурдаг, баримл барьдаг хүн байд юм аа гэхэд одоо тэрнийг үе дамжаад эзэмшиж шүү дээ. Яг тиймэрхүү л одоо яг тэрнийг л төгсөл хэрэгтэй. Хүн бүхэн самгурдаггүй нэг л юм барьсныг яг төгс эзэмшээд чаддаг болоод ингэж болдго юм аа гэдгийг тэгээд тэр чадчихаараа хүн чинь цаашаа дэлгэрүүлж чадна шүү дээ. За тэгээд манай нэвтрүүлэгч Монголд амьдарч болно гэдэг нэвтрүүлэг байгаа шүү дээ. За тэгээд таны бодлоор ер нь манай эх орондоо амьдрахад ер нь боломж хэр санагдаж байна? Та бол ашиг орлогоо сайтай ажилласан байж таа. Боломжийн. Угаасаа ер нь боломжийн л байна. Амьдарч болдгоо явах эх орондоо. Харин нутагт өчтөн цаас авчгаа тэгээд эргэж ирээд өвчтний үр болчихсон миний найз нар одоо зөндөө л байна. Тийм учраас тэд нар бол одоо хэрэггүй шүү дээ. Энд амьдраад ингээ явж ясан дэр бол ядахта их зовж болсон сая төгрөг баг зовж болсон 500 төгрөг хоёр чинь арай л өөр зарна шүү дээ. Тэгтээ зэрэг чинь хоёр хоорондоос хүний боолчлогдож байсан бид нар боол болж амьдэрчээсэн өөрийн дураар ингээд нэг тэг үедээ хийгээд ингээд бас аргаа одоо явж өв зүгээр л санагддаг юм. Өөрийгөө дайчлаад өөрөөгөр одоо туйлтлаа сөхөртлөө яваад үдсэн хүнийг би бол харсан хараад сайхан ч өсөд явж байна. Бүр чадахгүй одоо яг өөрийнхөө төлөө яг ганц эзэмшдэг юм аа одоо төгс эзэмшээд тэрнийгээ төлөө зүтгээд ядарсан хүнийг л юу болж хараа. Тэрэндээ эцсээ хүртэл үдсэн байхад бол тэр хүн өнөөдөр сөхөрч болно маргааш дампуурч болно гэхдээ сэтгэл байна. Тууштай явбал тууштай явахгүй одоо замын дундаас одоо энэ дими юмаа гэж хэлээд хоцруулдаг дими л болоод байгаа. Ажил хийвэл амд осноо гэдэг сайхан үг байдаг шүү дээ манай тий. Ер нь сүүлийн үеийн залуучууд гэлтгүү ер нь бүхэл хүмүүс ажилсан хөдөлмөрч байх бол манай Монголд амьдрах боломж бас сайхан байдаг аа. Тэгээд 21,000 төгрөгөө бас аваад нутаг усаараа нийлээд бас сайхан үйлдвэр компани ажилуулад явж байгаа хүмүүсийн тухай дуулах юм. Тийм байгаа хөө тэр ил хэмжинтэй хамт олон хоорондоо нийлээд тодорхой өмнө тавьсан заргалтай явах ер нь боломжтой. Ер нь хүн нэг зоригтой байх хэрэгтэй. Тийм ийм өнөө маргааш биш. Ер нь нэг өмнө биелэгдэхгүй ч байсан том зориг тавиад тэрнийхээ талын чуултгаа ядахта нэг алхам сөөмч гэсэн төгсөж байгаа болоо гэж удаа зүтгэдэг хүрх баг. За баярлалаа. За. Сайн бацхан үзэгчтэй. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Завханд юу хийж ийсэн? Завханд яг тэгээд 10 жил төгсөөл тэгээд цэгт яв. Тэгээд салгаж ирэл жижиг ажил хийдэг байж байгаа. Албан малбаны кабелийн хүүд тийм үү.